Дуртингерт гара өргөт овдөг сөхрөн залбирч байна үнээс аш би юунаас ахгүй үнний хавгаар зэрэгтэй адахнаа чадахгүй чи өнтөж чадахгүй намайг таж байгаагүй чамтай чадахгүй тахалтай эмэгтэй сайхан амьдрал бас гайхамшиг мэдрээ анхудаа зүрх минь хүчтэй цохож байна хүч хари хатудаа мөрөди хатудаа хангуйчдээ бүхний хятудаа тасиг зогсой хүч шанад биг зогсой дөрмиг гэвди За манай бидний дотроос хүний эрхийн төрийн бас байгууллагууд иргэний нийгмийн дотроос
Бидний олон жилийн нөр их хөдөлмөрийг бас үнэлж төрийн шагнал авсан улсууд байгаа. Тэгээ бид нар яг Монпимнет үндэсний сүлжээний гишүүн байгууллагуудынхаа тэргүүн зарим удирдлагууд шагнагдсан. Тэрийг бол бас энэ дээр эхнийх нь гардуулах гэж байна. Тэгээ зарим өмнө шагнагдсан улсуудаа бас талархаад илэрхийлэх юм жижигхэн мөч байгаамаа. За, уран цоож ихчийг өрье. Хаавах уран цоож ихчийг мэдж байгаа. Хүний эрх хөгжил төвийн тэргүүн хүний Аз намхан талаан хүний эрх хөгжлийн форум гээд 20 орны 46 байгууллагыг игнэндээ нэгтгэсэн бүсийн байгууллага байдаг. Тэр бүсийн байгууллагын тэргүүн байгаа. Тэгээд Азийн анхны удирдагч болсон тэр байгууллагыг удирдах болсон ийм эмэгтэй байна. Өнгөрсөн жил анхны эмэгтэй даргаар сонгогдсон. Тэр Аз намхан талаан бүсийн байгууллагын ийм эмэгтэй байна. Тэгээ уран цоож игч маань хүний эрх хөгжил төвийн тэргүүнээр ажиллахдаа бол яг түрүүнд өөрөө өмнөө хэлсэн яг гэвэл иргэний нийгмийн байгууллагын үүрэг бол иргэдийг зохион байгуулалтанд оруулж тэднийг өөрчлөлт хийхэд дэмжих гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр яг түүнээс гадна хүн худалдаалалтаа тэмцэх ялангуяа байгаль орчны шударга ясын чиглэлээр тийм ээ маш их олон үйл ажиллагаа хийж байгаа. Зүгээр л нэг л жишээг дуртахад Дорнод аймагт газрыг тусгай хамгаалтанд аваад би бас бүрийг хэлж чадахгүй байж магадгүй тийм ээ. Гэхдээ энэ үйл явц нь бол их олон жилийн үйл явц. Нийтийн эрх ашигын төлөө стратегийн нэхэмжлэн хамгаалах стратегийн өмгөөллийг төлөөр эхэлж ирсэн байгаль орчны тэмцэл нь бол тэгээд сүүлдээ иргэдэн орон нутгийн иргэдийг зохион байгуулалтанд оруулаад орон нутгийн 300 гаруй иргэд өөрсдөө шаардаад тэгээд орон нутгийн засаг захиргаанда хүсэлт тавиад тэгээд тусгай хамгаалттай бүсэд бас нэг газар нутгийг орж ин тусгай хамгаалтанд орно гэдэг чинь янз янзын зөвшөөрөл лицензтэй элдв бусаар ухаж төнхөхөөс бол хамгаалагдана гэсэн үг тийм ээ. За тэгэхээр уран цоож игч маань хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнагдсан байна. Тэгээд тэр шагналыг Then, Monpimnет үндэсний сүлжээний зөвлөх зөвлөж байгаа. Иргэний нийгмийн байгууллагын хүн бас нэг 4-5 жилийн өмнө Алтан гад содонгоор шагнуулсан байхгүй юу. Тэгээд тэгтэн би гадаад явж исэн байхгүй юу. Тэгээ нөгөө формазын нэг хурал дээр явж исэн. Тэгээд нөгөө таныг Алтан гадсаар шагнажээ гэхээр зэрэг гадныханд хэлэхгүй юу. Тэгээ их гайхчихсан юм л да. Монгол улс иргэнийхээ нийгмийн хүнийг шагнадаг юм байна төр засгна гэж тий. Тэгээ тэр үед бол яг би тэгж хэлээг байхад би үнэхээр тэрнийг ерөөсөө ухахгүй байсан байна лээ. Тэгээд хэлэнгүүт нь бол бодсон байхгүй юу. Бид нар бол бусад Азийн орнуудтай харьцуулах юм бол хүний эрхийн байгууллагууд, арчлалын төлөө энэ иргэний нийгмийн байгууллагууд бол маш их хэрэг чөлөөтэй байгаа шүү гэдгийг би хэлхийг хүсэж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар юм гэвэл би бас мэдээж хэрэг нөгөө гардуулж өгөх ёслолт нь байгаагүй учраас хурж ирээд яг энэ эндэр дээрээс бас хүлээж авсан байхгүй юу нөгөө эмэгтэйчүүдийн нүдээр чуулганаараа тий. Тэгээ энэ хоёр дахыг бас авч чадаагүй. Тэгээ бас ингээд энэ эндэр дээрээсээ ингэж тэгээ та бүгдийнхээ гараас авч байгаадаа бол маш их баяртай байна тий. Маш их баярлалаа та бүхэнд. Дараа хүний эрх хөгжил төвийн хууль хүний эрх төвийн тэргүүн тэгээ байгаль орчны чиглэлээр хүн худалдаалах чиглэлээр стратегийн өмгөөллийг бол тууштай хийдэг хүний эрхийн хамгаалагч байна. За ариун тарай агчийг өрье. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн хөтөлбөрийн зохицуулагч. Тэгээд маш олон хүнийг шүүхийн 3 шатыг дуустал нь үн төлбөргүй өмгөөлж ирдэг 2 хуульч. Хүн худалдаалах хэргийн хуульч, хүчирхийллийн хохирогчийг хамгаалах хуульч.
За тэгээд шүүхийн 3 шатаар явах болгондоо хад чулуу мөрөгдөг. Гэхдээ тэр хад чулуугаа мөргөөд ард тишээ унцдаггүй, тэрийг яаж байхгүй болгох вэ? Яаж тэрийг дардан болгох вэ гэдгийн төлөө ажиллаж тэгээ хуулинд бол эрх зүйн шинжилгээний төлөө нөлөөлөх ажлыг хийдэг. Энэ хоёр хүн маань Алтан гац содонгоор шагнагдаад хэдхэн хонжийн бараг 10-аад хонжгаа. Тэгээд бид нэр яг нэг эмгтээчүүдийн дээр чуулган дээрээ одонгоо гардаад авчихсан талархлын арга хэмжээ баяр хүргэлтээ хийя гэж хүлээсэн. Ишэ та ирэшээ. Vai, Lúcia.